Нөхөд минь ээ. Тийм учраас их эзэнтэй аль болохоор бат нэгдэгдэв. Та нарыг би туйлын хайртай анд нөхдөөн гэж үздэг. Би та нартайгаа дахин уулзахыг хүсэж байна. Та бүхэн надад үргэлж баяр жаргал өгдөг. Миний үгийг дагаж Есүс их болсон чинь миний хувьд цол хүртээсэн мэт өргөмжлөл мөн. Юуд сүнтүүх нараа. Та хоёр их эзэнтэй үргэлж нэгдмэл байж хоорондоо санаа нийлэгдэв. Хамтран зүтгэгч үнч нөхөр минь ээ. Чи энэ хоёр эмэгтэйд туслаарай. Тэд Хилен болон миний нөхөдтэй хамтран Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглаж байв. ертөнцийн эзэн тэдний нэрийг Яровсын мөнхийн амьдралтай хүмүүсийн жагсаалтад оруулсан бизээ. Та бүгд их эзэнтэй нэгдсэндээ үргэлж баярлаж байв. Баярлаваас зохих чухал юм бол энэ мөн. Ямар ч хүнд элэгсэг даруй хандцгаа. Их эзэн энэ дэлхийд мөдгөн буцаж ирнэ. Үүнийг ямагт санагдав. Юунд ч бүү санаа зов. Гэхдээ үргэлж ертөнцийн эзэнтэй ярьж юм гуйхдаа талархаж байв. ертөнцийн эзний өгдөг амар тайван гэгч юу болохыг хэн ч төсөөлж ойлгож чаддаггүй. Та нарыг Есүс Христтэй нэгтгэхэд чинь ертөнцийн эзэн тайван болгож, санаа сэтгэлийг чинь аливаа муу нөлөөнөөс хамгаалж чадна. Нөхөд минь ээ, би бас нэг чухал юм хэлье. Зөвхөн үнэн бөгөөд шулуун шударга, гэмгүй сайн юмыг бодож хүс. Олонд хүндтэй сайн явдлын тухай бодож болно. Харин муу явдлыг бүү сонирх. Та нар надаар олон юм заалган сурч, миний тухай их сонсож, миний амьдралыг нүдээр үзсэн. Үүнийг дагаж өгсөн үргийг миний адил шударгаар биелүүл. Ингэвэл хүн бүрд амар тайвныг өгөгч ертөнцийн эзэн та нарыг хизээч орхихгүй. Та нар надад хэр зэрэг хайртай болохоо харуулахдаа их эзэн Есүс Христтэй нэгдмэл миний амьдралд аз жаргал нэмлээ. Ийм боломж та нарт удтал гараагүй. Харин би эдимаар дутагдавч гоморхдаггүй. Учир нь би ямар ч үед сэтгэл төвшин байхыг сурсан. Зарим үед би үгээгүй ядуу, зарим үед өгөөмөр баян болдог. Би энд тэнд хоолтой хоолгүй, юмтай юмгүй амьдарч явахдаа ямагт сэтгэл хангалуун байхыг сурлаа. Зөвхөн Есүс Христийн хүч чадлаар л би үүнийг давж туулдаг. Харин хүнд үед та нарын тусламж үнэхээр сайхан санагддаг. Энэ бол миний зовлон та бүхэн хуваалцаж байна гэсэн үг. Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглахаар Грек улсын Македони аймгаас явхад минь та нараас өөр ямар ч нөхөд надад мөнгөөр тусалж ажилд минь оролцсонгүй. Филиппой хотынхан та бүгд үүнийг сайн мэднэ. Үүнд Тесалоник хотод байхад минь та нар л хэдэн удаа мөнгө илгээж тусалсан. Гэвч та нараас бэлэг авах нь миний хүсэл биш ээ. Сайн үйлсийг илүү бүтээхийг чинь би хүсэж байна. Тэгэд та нар ертөнцийн эзнээс илүү шагнал авах болно. Та бүхний бэлгийг Епафродит надад авчирч өгч би юугаарч дутахгүй болов. Их баярлалаа. Та нарын бэлэг ертөнцийн эзний хувьд анхлын үнэрт өргөл болно. Хүмүүс бие биедээ тусалж сайн дураар мөнгө өгөхөд ертөнцийн эзэн дуртай. ертөнцийн эзэн өөрөө бидэнд мөнгө өгдөггүй. Харин Есүс Христээр дамжуулж Яровсын хязгааргүй их баялаг өгдөг. Миний хүндэт эзэн энэхүү баялагаараа та нарын бүх хэрэгцээг хангаж чадна. Хүмүүс ертөнцийн эзэн эцгийг маань үрд мөнх алдаршуулах болтугай. Есүс Христтэй нэгдэж ертөнцийн эзнийх болсон бүх нөхдөдөө би мэнд дамжуулъя. Бас Есүст итгэгч хамт буй нөхөд маань ялангуяа Ромын хааны ордны ажилчид та нарт эндээс мэнд дамжуулж байна. Есүс Христтэй их эзэн бүгдэд чинь их хайр ивэлэн үзүүлж улам их туслах болтугай.